Сэтгэц эрүүл бол амжилт гаргах боломжгүй юу? Сэтгцийн хувьд эрүүл хүн амжилт гаргах боломжгүй гэж үзэх нь маргаантай сэдв боловч олон шинжлэх ухааны судалгаагаар тодорхой төрлийн сэтгцийн эмгэгүүд амжилтад эерэг нөлөө үзүүлж болохыг тогтоосон байдаг. Хүний тархи, зан төлөв, сэтгэл хөдлөлийн онцлог нь амжилтанд хүрэх үйл явцад чухал нөлөөтэй бөгөөд сэтгцийн зарим эмгэгүүд нь альва хүнээс ёр бусын авьяас эр зориг, бүтээлч байдал, тууштай байдлыг шаарддаг ажил амьдралын хэм маягтай зохицож чаддаг байна. Өнгөрсөн зуунуудад болон орчин үеийн шинжлэх ухааны судалгаануудын үр дүнг нэгтгэн харвал алдартай хүмүүсийн дунд хоёр туйлт эмгэг, аутизмын хүрээний эмгэг, obsessive compulsive эмгэг, анхаарал төвлөрөлт дутамгшил зэрэг сэтгцийн онцгой байдалтай хүмүүс олон байдаг бөгөөд тэдгээр эмгэг нь зарим нөхцөлд амжилт гаргахад тодорхой давуу талыг үүсгэж болдог байна. Хоёр туйлт эмгэг нь амжилтад хүрэхтэй холбоотой хамгийн их судлагдсан эмгэгийн нэг бөгөөд маний хэмээх өндөр итгэвчил, эрч хүч бүхий үе шатанд хүмүүсийн бүтээлч байдал, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, инновац сэтгэгч чадвар нэмэгддэг болох нь тогтоогдсон. Америк нэгдсэн улсын сэтгэл судлаач K. Redfield Jamison хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн уран бүтээлч байдал өндөр байдаг талаар олон судалгаа хийсэн бөгөөд Vincent van Gogh, Virginia Woolf, Ernest Hemingway зэрэг алдартай хүмүүсийн амьдрал бүтээлч үйл ажиллагаа нь энэхүү эмгэгтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн. Хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөл эрс өөрчлөгддөг боловч энэ өөрчлөлт нь бүтээлч сэтгэлгээ, шинийг санаачлах чадвар, зоригтой алхам хийх хандлагыг нэмэгдүүлэх боломжтой байдаг. Анхаарал төвлөрөл дутмагшил, хэд хөдөлгөөнтөх буюу ADHD эмгэгтэй хүмүүсийн хувьд тэдгээрийн анхаарал амархан сарндаг тогтворгүй байх талтай ч гэлээ олон чиглэл сэтгэх, шин санаа гаргах, нэгэн хэвийн байдлыг эвдэх хандлагатай байдаг. Стэнфордын их сургуулийн хийсэн судалгаагаар ADHD-тэй хүмүүс инновац бизнес эрхлэлт, уран бүтээлийн салбарт илүү амжилт гаргах хандлагатай болох нь батлагдсан. Энэхүү эмгэгтэй хүмүүсийн хувьд альва шинэ орчинд хурдан дасан зохицох, стандарт бус сэтгэлгээтэй байх нь онцгой давуу тал болдог. Obsessive compulsive буюу OCD эмгэг нь альва зүйлийг төгс төгөлдөр болгох, хит нарийн төлөвлөх, байнгын хяналттай байх хандлагыг бий болгодог бөгөөд энэ нь зарим салбарт амжилт гаргахад дөхөн болдог. Жишээ нь технологийн салбарт Стив Жобсын OCD шин чанар нь түүний бүтээгдэхүүний нарийн дизайн, хэрэглэгчийн туршлагад анхаарах байдалд ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Аутизмын хүрээний буюу ASD эмгэгтэй хүмүүсийн хувьд тэд логик сэтгэлгээ сайтай, анхаарлаа удаан төвлөрүүлж чаддаг, тоо мэдээлэл онцгой мэдрэмжтэй байдаг тул шинжлэх ухаан, инженерчлэл, математик зэрэг салбарт өндөр амжилт гаргах хандлагатай байдаг байна. Жишээ нь Альберт Эйнштейн, Никола Тесла, Билл Гейтс зэрэг хүмүүс бол ASD шинж тэмдэгтэй байсан байж болзошгүй гэж судлаачид үздэг юм. Амжилтанд хүрэхэд хамгийн чухал зүйлсийн нэг бол эрсдэл хүлээх чадвар юм. Хүмүүсийн дийлэнх нь аюулгүй байдлаа эренбэлдэг бол амжилтад хүрсэн олон хүн тооцоолсон эрсдэл хийхээс айдаггүй. Судалгаагаар тодорхой төрлийн хүмүүс айдсыг мэдрэх чадвар султай байдаг бөгөөд энэ шинж нь улс төр бизнес, урлагийн салбарт амжилтанд хүрэхэд тусалдаг. Психопат төрлийн хүмүүс сэтгэл хөдлөл багтай, бусдын санаа бодолд автахгүй, хүнд нөхцөлд шийдвэр гаргах чадвартай байдаг нь тэдний амжилтад нөлөөлдөг байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчид хийсэн судалгаагаар олон амжилттай удирдагчид психопат шинж чанартай байсан нь тогтоогджээ. Энэ бүгдэд дүгнэлт хийгээд үзэх юм бол сэтгцийн эрүүл мэнд, амжилтын хооронд нарийн уялдаа холбоо байгаа бөгөөд тодорхой төрлийн сэтгцийн эмгэгүүд амжилтад хүрэхэд эерэг нөлөө үзүүлдэг нь харагдаж байна. Гэхдээ энэ нь сэтгцийн өвчтөй хүн амжилтанд хүрэх магадлал өндөр гэсэн үг биш бөгөөд харин тухайн эмгэгийн сөрөг нөлөөг даван туулах чадвартай, өөрийн өвөрмөц шинж чанараа ашиглаж чадсан хүмүүс илүү амжилтад хүрдэг болохыг судалгаанууд харуулжээ. Эрсдлээс айхгүй байх, бүтээлч байдал, анхаарал төвлөрөл зэрэг нь тодорхой эмгэгтэй хүмүүсийн хувьд давуу тал болж болох ч тэдгээрийг зөв удирдах сурах нь илүү чухал юм. Нийтлэлж Эрдэнэбааяр